Сайн байцгаана уу? Солонгос хэлний хичээл 1-2 хангил дэвсгэр үсгийн тухай тайлбарыг та бүхэндээ хүргэе. Ямар үед дэвсгэр үсэг гэж ойлгох вэ? Гийгүүлэгч, ихшиг, гийгүүлэгч гэсэн дараалалтай үг байвал хамгийн сүүлчийн гийгүүлэгч нь дэвсгэр үсэг болдог. Тэгвэл ихшгийнхаа хаана бичих вэ? Ихшгийнхаа яг ард нь бичихгүй, ихшгийнхаа доор нь бичигдэнэ. Үгнүүдээ харах юм бол маш ойлгомжтой гараад ирнэ. Дэвсгэр үсэг дээрээ бүгдээрээ 7 гийгүүлэгчийг авч үзэх болно. Эхний гийгүүлэгч маань энэ үсэг байна. Гэхдээ одоо харагдаж байгаа энэ үсгийг бүгдээрээ хэлний үзүүрийн энэ гэж байгаа. Тэгэхээр уншихдаа хэлний үзүүрийн энэ шүү гэж сайн санаж агаад уншихад болно. Мөн хэлний угийн энэ гэж байгаа учраас хэлний үзүүрийн энэ угийн энэ хоёроо хооронд нь заавал ялгаж уншиж агаарэ. Тэгэхгүй болвол мэдээж хэлний үзүүрийн энтэй угийн энтэй яг адилхан үгнүүд байгаа. Яг аливаар нь хэлэгддэг вэ гэдгийг нь сайн уншиж, сайн хэлж байх хэрэгтэй. Тэгжээж үгнүүд маань хоорондоо ялгагдана. Энэ үсэг дээр жишээ авсан үгнүүдийг уншъя. Нүн, нүн. Нүд цас гэсэн 2 утгатай. Дараачих нь панжи, панжи. Бөгж. Сан, сан. Хэлний үзүүрийн инээр хэлж байна. Уул гэсэн үг байна. Ир ил. Дэвсгэр үсэгт орсон тохиолдолд бүх үед ерөнхийдөө ил үсгээр уншина. Гэхдээ ил үсгийн ардаас зөөлний тэмдэг байгаа гэж бодоод зөөлрүүлээд хэлж байгаа гэж ойлгож болно. Эхний үгийг хамтдаа уншъя. Мал, мал. Энэ үг маань бас 2 утгатай. Нэг дахь утга нь үг хэл. Хоёр дахь утга нь морь. Мүл, мүл. Ус. Пал, пал. Хөл. Дараачийн үг нь 2 ил үсэгтэй байна. Тэгэхээр хоёулангийн илээр уншихад л болно. Ойгүл. О үсгээр эхэлсэн байна тий. Ойгүл, ойгүл. Нүүр царай. Им үсэг байна. Им үсгийн хувьд бол харьцангуй хялбар авах болно. Гум, гум. Бавгай. Пам, пам. Шүн. Шүн гэсэн үгэн дээр Б-гээр эхэлж байгаа. Б үсэг маань үгийн эхэнд ихэвчлэн П-гээр дуудагдж байгаа гэдгийг бас санаарай. Дараачийн үг нь 엄마, 엄마. 2 им үсэг дараалаад орсон байна. Гэхдээ дараалж орлоо гэд нэг им үсэг хэлнэ гэсэн юм байхгүй. Хоёулангийн л хэлнэ гэсэн үг. 엄마, ээж. Одоо хэлний угийн энэ гарч ирж байна. Монгол хэлэнд хэлний угийн энийг яаж хэлдэг вэ? Төстэй хэлэхэд болно. Эхний үгийг хамтдаа уншъя. Кун, кун. Кун гэдэг маань бөмбөг. Пан, пан. Өрөө. Дараачийн үг нь 2 үетэй байна. Гэхдээ эхний үе нь хэлний угийн энэ. Дараачийн үе нь хэлний үзүүрийн инээр төгссөн байна. Тэгэхээр яаж хэлдэг вэ сайн санаж байгаа л хэлэхэд болно. 평원, 평원, 평원. Имлэг. Г үсэг байна. Г үсгийн хувьд жишээ авсан үгнүүдийг эхлээд хамтдаа уншаад үзье. Чек, чек. Ном. Пак, пак. Гадна, гадаа гэсэн үг байна. Дараачих нь 2 үетэй үг байна. Пуог, пуог. Галтогоо. Хэрвээ та хэд маань анзаарсан бол дэвсгэр үсэг дээр нь эхний үгэн дээр
г үсэг. Хоёр дахь үгэн дээр нь давхар гийгүүлэгч буюу давхар г байна. Тэгээд сүүлийн үгэн дээр нь дэвсгэр үсэг буюу одоо доор нь к байна. Тэгвэл дэвсгэр үсгэн дээр энэ 3 үсэг байгаа тохиолдолд ерөөсөө л г-гээр уншнаа гэж байгаа. Тэгэхээр дэвсгэр үсэг дээр к байлаа гэд бид нар к пуок гэд к-гээр нь дууддаггүй гэсэн үг. Пуок г-гээр дуудах нэ. Д үсгийн хувьд нэлээд сайн анхаарах хэрэгтэй байгаа. Тэгвэл ямар гийгүүлэгчүүд дэвсгэр үсэг байх үедээ д-гээр дуудагддаг вэ гэдгийг одоо хамтдаа харах болно. Тэгэхээр хамгийн эхний үг маань падчим. Дэвсгэр үсгэнд нь д үсэг байна. д бол д-гээрээ дуудагдана. Падчим гэдэг үг маань өөрөө дэвсгэр үсэг гэсэн үг байгаа. Дараачих нь уд. Дэвсгэр үсэг буюу ис байна. Ис үсэг маань дэвсгэр үсэг байгаа тохиолдолд дэвсгэр үсгээр орсон тохиолдолд д-гээр дуудагдана. Уд. Дараачих нь гуд. Цэцэг гэсэн үг байна. Дэвсгэр үсэгт нь ч үсэг байгаа гэдгийг бүгдээрээ анхаараарай. Дараачих нь пид. Дэвсгэр үсгээр ахаад ис үсэг байна. Энэ тохиолдолд бас д-гээр дуудагдах нэ. Пид сам гэсэн үг байна. Дараачих нь посод. Дэвсгэр үсэгт ахаад ис үсэг байна. Мөөг. Дараачих нь над. Өдөр. Дэвсгэр үсэгт нь ж үсэг байна. Энэ тохиолдлуудад ерөөсөө л д-гээр дуудагдана гэдгийг олгоорой. Дараачих нь мид. Доор. Дээр доорын доор гэдэг үг байна. Дэвсгэр үсэгт нь т үсэг байна. Т үсгийг бас д-гээр дууддаг бах нэ. Мид. Дараачих нь надта. Дэвсгэр үсэгт нь х үсэг орсон байна. Энэ тохиолдолд бас д-гээр дуудагдах нэ. Надта. Төрүүлэх, зулцгалах, өндөглөх гэсэн утгатай үг. Дараачих нь идда. Давхар гийгүүлэгч байна те. Давхар ис байгаа. Энэ тохиолдолд бас идда д-гээр дуудаж байна гэдгийг сайн анхаараарай. Тэгэхээр иймэрхүү үгнүүд гарч ирэх болгонд хичээлийн явцад хамтдаа дэвсгэр үсэг маань д-гээр дуудагдана гэдгийг админ нь ч гэсэндээ байнга сануулад явнаа. Б. Жишээ авсан хоёр үгээ харъя. Ив. Дэвсгэр үсэгт нь б байна. Б бол б-гээрээ дуудагдана. Ив ам гэсэн үг байна. Дараачих нь ап. Дэвсгэр үсэгт нь п үсэг явж байна. Тэгвэл п үсэг байгаа тохиолдолд бүгдээрээ б-гээр унших нэ. Б-гээр дуудагдана. Ап урд гэсэн үг байна. Тэгвэл бүгдээрээ дэвсгэр үсэг дуудлага нь яагаад бас чухал юм бэ гэд хэлний үзүүрийн энэ угийн энэ хоёрыг жишээ болгож оруулсан байгаа. Эхний үгэн дээр нь илэг, дараачих дээр нь гол буюу илэг гэсэн үг маань кан хэлний үзүүрийн энэ байна. Гэтэл гол гэсэн үг маань кан хэлний угийн энэ угаар хэлэгдэж байгаа. Тэгэхээр хэлний үзүүрийн хэлний угийн энэ хоёрыг маш сайн ялгаж хэлэх хэрэгтэй байх нь. Гол гэдэг үг хэлэгч жагаад илэг гэд хамаагүй үг хэлчих болохгүй байх нь тий. Илэг гэж ярих жагаад гол гэд хэлчих юм бол бас ойлгоход бэрх болоод явчихна.
Дараагийн үг маань пан хагас. Хэлний үзүүрийн инээр хэлэгдэж байна. Пан. Харин өрөө гэсэн үг маань пан. Хэлний угийн инээр бас хэлэгдэх нэ. Тэгэхээр жишээ нь хагас гэдэг үгийг 7 цаг 30 минут буюу бид нар ч гэсэндээ 7 хагас гэж ярьдаг. Тэгэхээр 7 хагас гэж хэлэх жагаад 7 өрөө гэж хэлэх бас магадлалтай болоод ирж байна те. Тэгэхээр хэлний үзүүр уг хоёроо заавал ямар ч үед байнга эхнээс нь ялгаж сурах хэрэгтэй. Дараагийн үг нь уул, сан. Хэлний үзүүрээр хэлэгдэж байна. Сан. Хэлний угаар ширээ гэдэг үг маань хэлэгдэж байна. Та хэд маань ч гэсэндээ бичлэгээ ахиж үзээд үгнүүдээ давтаад хэлээд үзээрэй. Хамгийн уртлын ягаан хүснэгтэнд гийгүүлэгчүүдийг маань оруулж өгсөн артлынх нь яг хаалтанд яг аль үсгээр нь ихэвчлэн хэлэх вэ гэдгийг оруулаад өгсөн байгаа. Жишээ нь хамгийн дээр байгаа г давхар г түүний араас г ис гэж орсон байна. Тэгвэл энэ хоёрыг ихэвчлэн г-гээр дуудана гэд хаалтанд ард нь солонгосоор г гэд бичсэн байгаа. Тэгээд энэ гийгүүлэгчүүд орсон үгнүүд нь ард нь 2 3 жишээ болгож оруулаад түүний ардаас бас хаалтанд энэ үгийг яг яаж унших вэ гэдэг дуудлагыг нь оруулаад өгсөн байгаа. Тэгэхээр үсгнүүдэд чэйжилснийхаа дараагаар яг энэ давхар дэвсгэр үсэг гэсэн энэ хэсгийг скриншот хийж аваад ч юм уу ахиж давтах хэрэгтэй байгаа. Ийм үсэгтэй үгнүүд гарах юм бол админ нь байнгаас хэлээд сануулад явчихнаа. Дэвсгэр үсгийн дуудлага. Яг энэ хэсэг дээр анхаарах зүйл маань жишээ нь солонгос хэл гэдэг үгийг хангук гэж бичээд хангуго буюу ардлынх нь хаалтанд ногооноор бичсэн байгаа шиг уншина. Ингэж дуудана. Тэгэхээр яагаад ингэж дуудаж байгаа вэ гэхээр 2-3 үетэй үгнүүд дээр ерөнхийдөө яг энэ маягаар бүгдээрээ уншаад явна гэж ойлгоорой. Хангук гэд дэвсгэр үсгийн ардаас ардлынх нь үе нь игшгээр эхэлж байгаа. Яг энэ тохиолдолд дэвсгэр үсэг маань хойшоогоо игшигтэйгээ нийлээд уншигдана гэж ойлгож байна. Хангук гэж бичээд хангу дэвсгэр үсэгт байгаа г үсэг маань хойшоогоо үсэгтэйгээ нийлээд хангуго гэж уншигдана. Ингэж уншиж байж энэ үг маань зөв гарч ирнэ. Дараагийн үгэн дээрээ бас харъя. 2 үетэй үг байна. Тэгэхээр эхнийх нь ой гэж орж ирээд дараагийн үе нь гэж байна. Тэгэхээр дэвсгэр үсэг дээр байгаа эр үсэг маань хойшоогоо орно. Тэгэхээр орим гэж уншигдаж байж мөс гэдэг үг маань зөв гарч ирэх нэ. Одоо энэ үгийг 음악 дуу хөгжим гэсэн үг байна. 4 үетэй үг гарч ирж байна. Энэ тохиолдолд дэвсгэр үсэгт байгаа эр үсэг байна. Эр үсэг маань хойшоогоо аатайгаа нийлээд дуудагдах нэ. Харабожи. Энэ маягаар уншаад явна. Өмнөх жишээн дээр 4 үг өгөгдсөн байгаа. Тэгвэл дэвсгэр үсгийн дуудлага дээрээ давтлага хийх зорилгоор эдгээр үгнүүдийг оруулаад өгсөн байгаа. Та нар маань скриншот хийж авч агаад үсгээ чэйжлэнгээ дуудлага сайжруулад яваарай. Тэгэхээр ягаан үснэгтэн дээр байгаа үгнүүдийн маань дуудлага нь яг ардаа хаалтанд байгаа гэдгийг санаж агаад яг хаалтанд байгаа шигээ уншихад болно. Админийгаа дагаад уншаарай.
집에 가요. 집에 가요. 팔이 아파요. 팔이 아파요. 한국어가 좋아요. 한국어가 좋아요. 좋아요 гэдэг үгийн маань дэвсгэр үсэг нь хээ үсэг байна. Тэгвэл үгийн дунд орсон хээ үсгийг ихэвчлэн дууддаггүй. 친구가 옆에서 웃어요. 친구가 옆에서 웃어요. 질문이 있어요. 질문이 있어요. 있어요 гэдэг үгийн дэвсгэр үсэг нь давхар ис үсэг байгаа. Яагаад энэ үед эсээр нь уншиж байна вэ гэхээр хоёр талд нь их шиг орчихсон байгаа буюу урд ард нь их шиг орчихсон учраас ихэнх тохиолдолд ихэнх гээгүүлэгчийг тухайн гээгүүлэгчийнхээ дуудлагаар нь уншихад болно. Хичээл 1-2 дээрээ уншиж сурахад шаардлагатай үндсэн хичээлээ ингээд бүгдээрээ үзэж дууслаа. Тэгвэл дараагийн хичээл болох 1-3 дээр үгнүүдийг эхнээс нь дуустал сайн давтснаар солонгос ор төвөггүй уншлаг болно. Дараагийн хичээлээр бүгдээрээ үсгнүүдээ маш сайн чэйжлээд дээрэс нь дэвсгэр үсэг болон дэвсгэр үсгийн дуудлагаа ахин нэг санаж байгаад үгнүүдээ админтайгаа хамт уншаад яваарай. За дараагийн хичээл дээр уулзцгаая.